Нэг өглөө сайхан унтаж байгаад голын чимээ сонсоод сэрвэ. Босоод харсан чи арай сэлб голын ирэг дээр хонцсон байт юм да. За ямар тач 100 дуусахаас өмнө голын ирэг дээр хонсон юм байна гэж бодоод тэндээс босоод явлаа. Уцаа ухаад алхаад явж байсан чи сайн байна уу гэж хичээд 10 сая яваарай гэсэн пост байдیں۔ Би дотроо за сайн байна уу гэж бичгэд гацтай юм биш гэж бодоод шууд сайн байна уу гэд араас нь дасаа бичээд явууллаа. Тэгсэн удалгүй мессеж ирэхээр таарсан чи дасанд 10 сая ороод ирсэн байт юм да. Би ч зарим нь хөргийн үнэн л байт юм байна гэж бодоод мөнгөтэй болсон болохоор юм болж идэхээр цаашаа явлаа. Гадаа халуун байсан болохоор замд хамгийн түрүүнд таарсан дэлгүүрээс заримыг авахар орлоо. Мөнгөтэй юм чинь гээд харж байгаад хамгийн үнэтэй заримыг аваад уншуулад гараад шууд задлаад хатсан чи шүд яг нэд явчихдээ. За эр хүн юм чинь ганц шүдний өвчөд гайл байна гэж бодоод гүрийгээ заримыг идээд цаашаага явлаа. Цаашаа явж байсан чи шүд бүр амар өвдөд болдоггүй юм да. Тэгсэн хараа хажуугад Mon Family гэ шүдний имлэг байж байдیں۔ Би ч юм бодлого шууд л имлэг рүү яваад орлоо. Үүдээр нь яваад орсон чи хараа алтак хам халаад хүмүүстэй зогсоод байж идэм да. Би шууд алтак дээр очиод "Hey bro, шүд чинь өвдөө юунд юу хийж яваа" гэд асуулаа. Тэгсэн алтак "Үгүй ээ, мань чи нэмлэгт ажиллаж байгаа" гэж авдیں۔ Би ч дотроо "За алтакийн шүд имчилэн ч гэж юу аах вэ? Ингэж яргалуулж байснаас өвдөд байж байсан дээр байх гэж бодоод алтакт за мань ер нь өөр имлэг орлоо. Хүүхэд байхдаа яг чам шиг амар шүдний имчээс болоод травматай болчихсон. Тэгээ чамаас айгаад байна гэд үннээлээд гарах гэсэн алтак араас мань чи шүд үзэхгүй штэ. Би ч нэр ресепшн. Манай шүдний эмчнэр Японы стандартаар шүдийг имчилдэг. Шүдийг чинь ямар ч өвдөлтгүй имчилнэ. Шүдний эмчийн травматай чам яг тохирно гэдیں۔ Яг атакийг тэгж хийсний дараа үзлийн өрөөний хаалга онгооч нэг хөөрхөн юм жоохон та шүдээ үзүүлэх гэж байна уу гэдэм та. Би ч дотроо ийм хөөрхөн юмчтай юм багтаа намайг бага байхад амар ааштай ихчнэрл байдаг байсан гэж бодоод тэгэл би явах уу гэж шүдээ үзүүлэхээр орлоо. Ороод айж байсан ч яаж юм хөөрхөн юм чи өмнө айж байгаагаа харуулж болох вүлээ гэж бодоод сандлаас тас зуураад өөр юм бодоод дэшээ гараад хөвтөж байсан чинь нүгэн юмч за болчлоо гэж авдیں۔ Би бүр гайхаад имчээс ингээд л үгээд асуулаа. Тэгсэн юмч тийм ээ. Ингээд л 2 цагийн дараа хоол идэн шүү. За гэдیں۔ Би бүр гайх баярлах зэрэгцээд буцаж гараад алтак дээр очиж тооцоогоо хийчээд имлээс гараад 2 цагийн дараа саяны хөөрхөн имчтэй хаана ямар хоол идэхээ тэсэн ядан хүлээн суусан юм да. Ер нь тэгээд 100 төгрөгтэй явснаас 100 өдөр эрүүл шүдтэй яваа гэдэг шиг тэр цагаас хойш би шүдний эрүүл мэндэд анхаардаг болсон доо.